За та бүхэндээ энэ өөрийнхөө хамгийн хайртай шар цэцгээр мэдлэгээ төвшүүлье. За хүлэмжнийхаа юмгаар бас ингээд харьсан. Шар цэцэг маань ингээ эрвээхээ тэгээд зүгийн их хэрэг дуртай энэ олон нас шар цэцэг жил болгоо өөр гараад ирнэ, тайраад хаяхад ингээл өөрөө гараад ирдэг ийм гоё шар цэцэгнүүд байна. За тэгээд би зөндөө их өөр аавна. Та нар бас тараарай. Энэ миний шар цэцгийг тэштэй дээр хаазайг байгаа шүү. Надад бол өстэй янзтай сайхан ургасан. Юу л байна вэ? Шар цэцэг байна л гин ш. Тий. Гадаа тарсан л ойл мэл юм байна. За ингээд миний шар цэцэг ингээд энэ астер нь болохоор намар цэцэглэн ингээд шар цэцгэл аах шүү дээ манайхаар дүүрэн. Ингээд шар цэцэг. Астер нь шар цэцэг хоёр. Энэ болохоор бүр 3 м өндөр ургадаг бас шар цэцэг. Энэ 3 м өндөр ургана. Гэхдээ энэ нөгөө болцоо цэцэг биш. 3 м өндөр ургадаг ийм шар цэцэг бас байгаа. Ийм өндөр хараа. Шар цэцэг. За энд миний нөгөө нимбэг нөө тайраад шорон шигтгсэн нимбэгнүүд маань нэг иймэрхүү ургаж байна. Одоохондоо тэгээд жоохон хүүтрээд ирэхээр аруулна да. Энэ ямар ч байсан засраас энд ихтэй бүдүүн нь айгу муу байгаа байхгүй юу? Бүдүү шиштэй. Энэ бүдүү шиштэй хараа. Тэгэхээр ер нь модыг ингээд тайр шигтгэхдээ дандаа үзүүрийг хараа юм гоё. Үзүүрийн шинэ хэсгийг ингээд тайр шигтгэвэл их сайхан ургах юм байна гэж дүгнсэн. За ингээд шар цэцэг найз минь ингээд эрвэх айгуу хэрнээ битүү эрвэхээс ингээд шар цэцэг маань ирж байгаа юм да. Ингээд шар цэцэг. Эндээс ингээд болцоо цэцгээ тарьсан. Болцоо цэцэг болохоор одоохондоо гарч ирээгүй. Энэ намар 8 сар гээл гардаг юм да. Болцоо цэцэгнүүд. Битүү болцоо цэцэг байна. Дороо газрын лиргээд дороо юм болцоотой. Ими ургамал цэцгийн тэр болцоогийн хоолнд хэрэглэнэ. Наран цэцэг энэ сайхан өрөө өгч байна. За ингэ шар цэцэг. Шар цэцэг ингээл ургаа явна да хөө. Энд чи юм тавьсан болохоор энэний хойтлын шар цэцгийг үзгэцсэн. Зэрлэг ахуйна. Энэ зэрлэг ахуйна эрвээхээ ширнэ энэ дээр. Энэ ерөөсө жинхэнэ эрвээхээ цэцэг. Зэрлэг ахуйна.
Ирвэхэ зүгийн хоёр ихэрэндээ хоо. Сүчлээ. За ингээд шар цэцгээ л үзүүлэх гээд тааш шүү дээ. Ийм шар цэцэгтэй. Модныхаа наагур ингээд хаагаад ерөөсө битүү шар цэцгнүүд л тарьцсан. Энэ цэцгэн донд нөгөө тарьсан л ойл маань хараа. Наашаа ингээ гараад ирчихсэн байна өө хөрхий. Энэ л ойл маань бас юм байна. Цэцгэн донд тарьсан л ойл маань шар цэцэг. За ингээ хашааныхаа хажууд бас ингээ шар цэцэг. За энэ шар цэцгээр л баян айл байна да манайх. Миний одоо ганц хайртай шар цэцэг байна да энэ. За та бүхэн эх жил энийг айгүйх тарьээрээ. Өөр аваад энэ олон нас цэцэг болохоор ингээл жил болгон өөр гараад ирнэ. Тэгэл намар тайраал та нар үрийг аваал. Тэгэл ерөөсөө авсан дараа шууд шоронд намар шууд шоронд хийхэд айгүй гоё ургана. Биенийг болвол өөр аваад найзынхаа юунаас хашаан дотроос ингээд өөр аваад тэгээд өрөө шоронд хийж өрслүүлээд тэгээд анх тарьжсэн. Дараа нь эхнийхээ жил болохоор цэцэг гарахгүй. Олон нас цэцэг ер нь эхнийхээ жил цэцэг гарахгүй. Тэгээд дараагийн жилээсээ цэцэглэнэ. За ингээд энэ сайхан шар цэцгээ аваарай та бүхэн. Эх жил бүгдөө сайхан шар цэцгээ тариад тэрний дараагийн жил ерөөсө битүү хашаагаараа дүүрэн шар цэцэгтэй болоорой та бүхэн. За амжилт хүсье.